Манай улс дараах вакцинуудыг дархлаажуулалтанд нэвтрүүлсэн. 1923 онд цагаан цэцэг өвчний эсрэг, 1946 онд сүрээгийн эсрэг, 1965 онд халдвартсаа, 1967 онд сахуу, хөхүүл ханаад татран, 1973 онд улаан бурхан, 1991 онд Б гепатит, 2005 онд сахуу, хөхүүл ханаад татран, Б гепатит, Б HIV шинжин хемофилус. 2009 онд улаан бурхан, гахаан хавдар улаануудыг хавсарсан. Дархлаажуулалтын үр дүн. 1940 онд цагаан цэцэг өвчнийг бүрэн устгасан. Сүүлийн 10 жилд сахуу, татран, хөхүүл ханиадын өвчлөл 10,000 хүнд тохиолдоогүй байна. Улаан бурханы өвчлөл дархлаажуулалтын өмнөх үеигээс 1000 дахин буурсан. Б гепатитын өвчлөл 4 дахин буурсан зэрэг үр дүнтэй байна. Энэ үеэр заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос сүрээ, халдвартсаа, улаан бурхан, гахаан хавдар, улаанууд А гепатитаас сэргийлэх вакцинаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах юм. За мөн заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу ерөнхий боловсролын сургууль дээр 7-15 настай хүүхдүүдэд сахуу татрангийн вакцин хийх. За мөн шаардлагатай тохиолдолд улаан бурхны эсрэг вакцинжуулалтыг хийнэ. Нийслэлийн эрүүл мэндийн газраас алслагдсан тосгон дүүргүүдийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын цэг, ерөнхий боловсролын сургууль дээрх дархлаажуулалтын төр цэгүүдэд хяналтгийж арга зүйгээр ханган ажиллаж эхэллээ.